эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байцгаана уу. За сүрэг тарган сайхан үйлж байна уу. За эсхий туурхтан баримтат цуврал нэвтрүүлэг маань Хөвсгөл аймгийн Хилэнтийн гүрнээс доошогоо Ногоон булгийн доотлол руу ирсэн байна бид. За ингээд манай Мөнхбатын дорилог гэдэг айлд бид нэр ирсэн байна. Залуу малчин. Гэрээ эзэн одоо мал дээр хонио буулгаад нааш орж ирж байна. За мэдээж малчин төв маань өглөөнөөс орой хүртэл одоо ингээл маллаа л ингээл явж идэг. Энэ хярд дээрээс наашаага буруудуулаад энэ адууны цаана явж байна. Морой унаас ах ингээд Монгол уламжлалаараа мал аж ахуйгаа маллаад явна гэдэг үлэг сайхан юм шүү дээ. За сайн байна уу? Сайн байна уу? За сүрэг тарган сайхан үйлжиж байна уу? Аргаа сайхан үйлж байна. Тавлаг сайхан. За хойно оруулаад хотолж явна уу? За танахыг зориул нааша. Гарма олохгүй жоохон бодлоод. За сүрэг тарган сайхан үйлжиж байна уу? Сайхан та сайхан үйлж байна уу? Тавлаг сайхан танахыг зориулж явна хана. Сайн явж байна. Хойтлын сумдуудаар явбал. За. Одоо бүрэн тогтох түнлээ энэ аяхаа сайхан малчтараа ингээл. Зүглэл явж байна хана. За энэ жил одоо хэр үйл болж байна? Сайхан үйл болж байна. Өө. Өвлөг сайхан болж байна. Энэ танаа адуу юу? Тэ. Оо зөв. Хотных ойролцоо байгаа юм шүү дээ сайхан. Цас бол ийшээ сайхан байгаа юм байна. Тэ дажих. Дажих. Сайхан үйл болж. Сайхан үйл болж байна сайхан. Хүүтрэх найдан гайгүй юу? Гайг. Өнөөдрөөс лаар хүүтэрч гээд байна уу? Тэгж юм уу? Хүүтэн болцсон шүү. Одоо ч өвлийн ихэнх сар гараад одоо сар гард болж шүү дээ. Өвлийн 3 сарыг давчил тэгээд цаана хаврын 3 сар байна дээ тийм ээ. Тэгээд одоо ч яач өдрөө хаварч сайхан л өдрөө уртаад. Тэгэнсэ. Энд ч одоо ямар нэгтэй газар өдөө дээрээ. Энэ ирээний өвөр. Ирээний өвөр одоо энэ уулыг хэлдэг. Тийм энэ уулыг хэлдэг. Оо зөв. Хангаа амтын хэрүүл мал руу дайх нь. За уул чинь жил уул хаасаагүй ширүүл байгаа тань. Ширүүл байгаа тань. Малдаа яваад ивэл гайгүй л. За. Шөнө унчхаар хаяа нэг даагаад унаг. Ер нь бол тэгэл нүд салахгүй л одоо балах бах та тийм ээ. Нүд салахгүй л одоо малаа. Мороор маллаар нь хариулаа сайхан. Тэгнэ. Сайхан уламжлаараа. За танахыг зорж явна да. За. За малууд ингээ сайхан өөрөө хөлдөр очихгүй л үү те. Бараг хэрнийг сайхан туулж хуучилж байгаа ч тийм үү. За. Сайхан шүү дээ гард. Дараад нэг хончол тэгэл маргааш гэлдрээд байх нь. Залуу малчин бас те. Залуу малчин хүнийхээ сайхан үзэл болоо танилцах сайхан морилж явлаа юм гэнэ сайхан. Тийм ба тааш. Энэ газар ядта хөнгөө газар юу 2 машин гараад ирж таах уу. Ой галцсан. Ирэхлээс машин ёо. Цаахаар болсон 2 машин. Одоо хөдөө явах орчин ингээл 2 цаахар машин явуулаад идэв болчихсон. Тийм нэртэй болсон шүү дээ. Цаахар юм та тэгээд яг. Манай үндэснийхээ өв соёлын дэмжиж хамтран ажиллах компаниудын маань. Сайхан логонууд нь явж сайхан. За нэг сайхан зог бас манай ахыхны нэвтрүүлгээс дэмжиж хамтран ажиллах компани байна. За. Тэрийг сайхан хоёлоо болгонгоо нэг сайхан хуучин сууя да. Тээх үү? За. За. Ирээдүйн яас. Сайхан сонсогдож байна. Өдөр бол ирээдүй. Яа явцгаас хэлчихгүй тэгээд би нэг ийм авч очил байх юм шүү. Хоноо ирэхгүй дүүл наад чи ч буцаад хоноо яар бараад. Гэртээ ирэхгүй. Одоо нэг хоол юм байна одоо. За. Удаа мах цагтаа гал төлөхгүй шүү дээ ерөөсөө. За. Хүүтөөсөө болчдөг гэдэг байна. За. Өөрөө халуусан юм болдог үстэй. Тэ? Тэ хүүтөөс нь болдог гэдэг юм да. Одоо л үгүй. Юу гэнэ чи унштай. Баа наач гадаад үг хэцүү.
За улаан сүмстэй өхрийн махта будаа гэдэг бас энэ. Энэ болохоор карри том байна. За. тэрүүгээр л байгаа том байна. За. Энэ сүгээрээ дэнэ үү? Иймэрхүү юмнууд бас маруухан энэ яаж онгож байна. Ухааны юм байдаг ч нэг тойруулаад үзэхгүй. Мөнхөд авраг нэг юу байдаг үстэй те. фестгээс юу шаачаад яваад өгөө гэдэг чинь. Энэ бол нэг онгоож таараа гэж хавд хилдээ өстэй гэсэн. За энэ будаа байна. За хөргөл. Будааг энэ том талбар нэг будааг нэг хийж. Ой нэг айсах юм байна. Оо сахан. Одоо энэ будаа. Одоо энэ будааг агшаах гэдэг юм биш үү ойлоо. Тэгээ хүүт туусанд тийм. Тэгээ хүүт туусны болох юм шүү. Хүүт туусанд тэгээд олгоо идэх гэдэг байгаа шүү дээ бас тэгээд. Будааны хажуудлын нөгөө тасалгаар үн ингээд хийх юм байна. Энэ одоо тэр буслагдаг юм энэ юм уу тэгээд? Тийм байна. За энийг ингээд чиста янз бүрийн юм байна ч бас. Чи одоо ингээд хээр баг гуйлаа шидэж байгаа юм шүү. Одоо бослохоо дараа. Одоо ингээд чи хоол идэхгүй тэгээд эхнэр гайхаа. Хээр нэг гуйлаа шидэж байна. Яа тэгээд. За энэ нэг юм жигс. За тийм ээ. За энийхэн дагуу юу байна? Ус юм. Тэгээ бүр голоос авчирлаа шүү дээ сайхан. Уснаас их чухал үстэй тий. За. Мөн шалахгүй нэг жоохоо нэг ус. За ингээд иччэнэ тий. За энэ рүү ингээд тэр зааврынхын дагуу хэмжээнийхэн дагуу ингээд иччин. За ингээд болсон байна. Энэ хүний жаргал үлзгүйгээр гэдэг юм аа. Тийм ээ. За тэрийг задлан дахаг. Энэ чиний задлах юм. Энэ доктор нөгөөрөө буслагддаг юм маань. Хүүтөөс хоёулаа бусчдаг гэдэг юм. Ариг юм одоо гарч ирсэн. Энэ л одоо бай учир байна шүү дээ. Юу гадаа. За энэрийг ус руугаа ичих юм байна. Тэгэл одоо будаага махтааныгаа тавьчих юм байна да. Аба. Чисто янзын хэд юм байна. Ажлынхаа офстой ч хийж болно гэж байна. Хэрэг байхгүй хоол идэж сапураад байвал энийг хийгээд хитэн хайрцаг навчаа тавьчих шүү. За одоо ингээд л 15 минут л гэж байгаа юм да. За тэг. Оо, үгүй юм ах. Улаасаа гоё. Ингээд гоё юм шүү дээ. янз бүрийн харагдчихэ. За сайхан бол. За баярлалаа. Түн бай. Чи ер нь одоо 2-3-ыг авъя айгу гэртээ ирэхгүй айгу. Хэр хэд хоног хаж гарна. Үлсэж яана уу асууж өгөх. Үлсэж байна. Бодоод байна. За баярлалаа. Хурааж агаад дараа нэг залхуу өрсөн үедээ игдэрэтэртэй хоол ижиг хөшөө нүгээр Хурааж байгаа. Исах амтаа. Чи нэг өдөр хойд явж би ирэхч язгаа хоол ийсэн. Тэгэл ирэхээ нэм гоо. Явраад идэх. Томаттай би нэг. Рестораны хоол хийж байна. Монгол адуу ер нь адуу эзнээ хийж өгдөг. Тэр эзэн адуу хоёр нээлэхээр тэр адуун дотороо тэр сайхан хурдын шинжээ тэмдэг. Тэгээ тэр уяа соолгоо сайхан тааруулдаг. Тэгээ тэр сайхан хөрүүлдэг. Ер нь адуу гэдэг бол дэлхийд өөрөө энэ туураагаар хамбалсан шүү. Тэр сайхан тэр баатруудынхаа уухан туутаа эх орон чадвар. Төрийнхөөс өргөн мөнгөс Монгол адуу. Тийм. Одоо сүүлдээ одоо Монгол адууг одоо бас сайхан гээр алдагдаад байгаа шүү тийм ээ. Хадаж сайхан л да сүүлийн Иргий цолгоод байна тийм. би ч бас яг нэг тийм бол мэдэхгүй монголороо л байгаа манад. Зөв. Монгол адуу гэдэг төвчээртэй. Тийм бэлчээртэй явсан чи амар зүү тий. Аавсан одоо тэр Европ улс орнд очсон шүү дээ Монгол. Тэр Монгол адууч бий явсан адуу байдаг байхгүй. Одоо танахт байна уу? Манайх энэ Балкахыг байгаа аавын дүүгийнх.
сайхан байна бас тэгэхээр ингээд нэг гал төлөө суух сайхан байна шүү. янз. Ингэж уулзна гэж юу боддоо. Үгүй. Одоо тэгээд машин намайг байна гэж бид бодоод андуураад байж олон машин явах шүү. Сайхан ус сайхан ханга. Одоо ингээд эдгээр өрн хээж мөн ингээд доошоо урсаал. Тэ. Олон голын бэлчээр болоо сэлэн өрн болоод тийм ээ. Тэгнь. Дээш ил их нь одоороос улаан тайгаас шүү дээ. Улаан тайгаас сайхан ундардаг. Асал чи сандгийн уу юу? Эдгээр мөрөн ээж голчин бас нэг үрлэхээр тэр гүүр мөрч өөр. Дав саяхан урд бас нэг давсан шүү дээ. Тэгсэн үү? Тэгсэн одоо сая нэг 4-5 жилийн өмнө бас нэг давсан. Бас л их үр. Тэгчний өснө бид нар хойно даргатай зэнкэр хотгорд явж байлаа да. Тэр үед. Тэ тэр үед 4-5 жилийн өмнө. Тэр хад минут. Тэ хад минут. Сайхан ангаагүй. Янз. Тайг болсон сайхан. Салбийн нуурыг сайхан. Дархад цагаад үгүй. Тэ дархад цагаад. Тайгаад. Дархад цагаад хогоргийн улаан Монгол гэх. Хогоргийн улаан Монгол ястаа. Дархтын хөх сарлаг гэл. Одоо тэр яг тэр дархтын тэр хөх ууцсан идээс Монголтай хойно ууцсан зүйлдээ. Нийлээ сайн судалсан байна ч юм уу. Би ч угаасаа тэгээд юунд миний ширэнд өөрийн мал ерөн тэгээд тэр хойноос авчирсан дархад цагаад хогоргийн улаан Монгол. Эндээс нут. Тий. Хуцч авчирч тавьж байсан. Илүү нугсамтай. Тий. Сайхан том сүлтэл хонтой газар байдгийн. Тэр махны гарц цайтай. ялангуяа тэр төхийн 2 дугаар тэр шаргын гол энэ тэр чинь бас л янз бүртэй газар шүү дээ. Төхийн нуурын ар энэ сайхан штэ сайхан шаргын гол. Тэд ястаа хогоргийн улаан Монгол гэж ястаа хогоргийн улаан Монгол нь болохоор тэр хогрохт. Саяхан тэр үгээр явж байгаа дэглээ. За. Шаргын голын яг тэр нэг ихэнд очиод хамгийн дээд нь дээш өгсөө тэр. Тэнгис ороо. Тэнгис ороогүй. Зүүн тайг ороод. Я баруун тайг ороод гэлээ. Одоо ингээд нэг мөрөн тогтсон маяха түнгийнхаа айд өдрөөр тэгээд буулган аранга ураагаа гэдэг. За. Бас нэг Монголыг ахна 3 жил хугацаа 3 жил гараа явж энэ одоо 80 гаруй сундуудаар явлаа. Олон ч одоо мачтынхаа өв соёл хүүхдүүгээр түмнийхаа одоо хүүхэд багчуудын нэвтрүүл тэгээд тань мэддэг хөө. Соён гэрүүлэх. Соён гэрүүлэх тий өв соёлынхаа нэг бас ингээд Монголын одоо баруун зүүнлийн хилийг тултал одоо ингээд юу гэдэг явлаа. 200 одоо 20 гаруй ангитай нэвтрүүлэг хийсэн байна. За. Гадлуу машинаас нэг зөрөлгүй яах вэ гэж. Нааша гараа тавхлаа. Одныг жоохон гарам хайж жоохон. Пас дээр ярьж хэлэхгүй дахиж гарч ирдэг юм аа. Ой ярьчих бол хайгууд тань хайгууд гүгэж. Тэрэггүй чигээр үү дамраа. Ярич та цэргийн хатуу. Над. Би эрдэнэт 186 даас. 5 жилийн зэрэг алга. Гац. Зэрэгт очиод нэгээд их онгоо аав хүүхдэд тайлдаг сайхан биз. Янз. Зэрэгс одоо онжи явсан хичнээн зэрэг. Манай ангиас 42 яваад одоо ястаа босолж. 42 яваад 30-д Өөчтө босож штэ. тийм байна. 2-3 босч ирээл тэгэл 30-д болоод ирсэн. Зэрэгт яг ганц жил сайхан таргалж байгаа л ирсэн дээ. Их орно үзэж ирсэн юм уу? Мэдгүй. Тэр хайрам тэгээд тэгвэл гэж байлээ. олон аав өөхөд дунд тэгээд сайхан байлээ. Мэдээж чинь зөгчөр гэсэн. Зугаар болоо одоо тэгэл тураа 105-аас боохгүй байсан. Боцоо цэрэг хариулт юм бол. Цэрэгтэйгээд явж байгаа. Тэгээ тухайн үед одоо ингээд яг бас ганцлог шанаа өдр бол байж байгаа. Тэр байлгүй яах. Одоо юу дотор тийм байхгүй болохгүй л. Эх орны хамгаалах шанаа шүү дээ. Дарамтын шанаа биш. Сайхан л. Дуу нэгтэй. Сэтгэл нэгтэй. Үзэл нэгтэй. Арахыг хүндэл сурна. Эх орны үн цэнийг мэднэ. Тэгээ.
эх орноо яаж хайрлаж хамгаалж явсан тэр олон өвгдээс эх орны тий төлөө ам бие төлөөсөж явсан өвгдүүд ойлгодог. Сэрэг харимтлал ойлгодог бол Тэгээ нэг жил сайхан л долоо авийн хүүхдүүдтэй бужигнаж явж идэл тэгээд үгсэн юу ихэн зургуул тэгээд нэг жил нь болоод буцаа. хорогдох байсан уу? Ашиж яг удирчих санаа байсан уу? Уул жаах байх нь байсан тэгээд Бошор аав дээрээ. гаа малаа санаа байх байлаа. Малаа санаа нэ. Ямар сэтэл автоо уцаар ирж байсан цаана ямаа байлгууд хоёрын димэн байлаа зэрэгж. Автоо уцаар ирсэн юм таахгүй чи. Аавчиг үүсэж малаа цаана ямаа майлсан чинь хоёрын димэн байлаа зэрэгж. Ахад ч тэр багын байхад угаас. Тэгтээ тэгээд яваад залуу малаа тагаад явсан юм шүү дээ. залуу хүн Борж ичгэх нэг урт нэг юм урд нудрахтаа дээштэй нэг байж исэн борж тэмдэг уур хийлээ. Аа тал юм уу. та тэр дүрийг одоо манай бацаараа харнаа. Тэр дүр аа сорог байсан. Боо мота. Мотос нэг хүүхд байгаа. Манай баг. Энэ багаа л. Тэ. Би үнийг л бас зорж яваа. За энд хэд хүүхэн хийж илээ. 7 юу. Тэгэхээр чаydаас 7 хүртэх юм чинь өдөрний нэг өхөр 700 г өгөх нь ш тэ. Тийм байна. За шангарах нь юу Эгээр ийч. баг нэг л авах болох юм шиг. 100 г штэ. За ингээд нэг 100 г тийм ээ. За ингээд нэг 7 удаа нэг юм ийч. За энэ Финланд улсын одоо бүтээгдэхүүн олон улсад одоо энэ борлогдож байгаа. Тэгээд энэ Монголд одоо албан ёсны оруулж ирж байгаа компани Эвэл Азийн гүүр гэдэг одоо юм компани байгаа. Энэ их одоо их сайн юм байгаа. Одоо пермекс байгаа. Малд одоо юм уран тамир тэнхээ оруулах. За ингээд 4 5 6 За ингээд 7 Ингээд утгах юм аа. ингээ утгах чинь. За ингээ утгахынхаа зэрэгцээ нөгөө хотгож байгаад тэгээд 100 нэг 30 юм уу 40% нь угаасаа чиг байх хэрэгтэй гэж. Мэдээж угаасаа хэвгээ нөө хуураагаар өгдөг тий 100 гэдэг баг тий. 100 жиг. Хай. Ирээдүйн малчаа. Нүүдлийн соёлоос авч явах хүүхэд. За манай дөрлөгч одоо тэгээд залуу малчаа. Хэдэн жил малаа малж байгаа даа. За одоо тус айл болоод Ийм баг багасаа л ихсэн биз дээ. Тэгсэн. Хурга шиг хариулаад эхэлдэг үстэй тий. За айл одоо хэдэн жил амьдарч байна одоо. айл болоод одоо 8 жил болж байна да. 8-9 жил сайхан. Аав ээж ч одоо баг насаараа мал Аав болсон. ээжнасаараа мал. Тэгээд аав ээжийнхээ Аав гүйцэтгэл ээжийнхэн даалгавар. өвгдийнхээ сайхан энэ мал сүрэг өв уламжлаа нүүдлийн соёлоо сайхан хайрлан хамгаалаад явна гэж хэлсэн. Миний залгуур энэ байна уу? Бууга яасаа. Гэртээ байгаа тий. Малаа бэлчээ чи хоёул анд явах уу? Ийш явах юм хааш явах анд. Аль уулар явах вэ? Тийшээ юу? Бас тийшээ явуулж шít. Наач. Анд явуунаас. Явна. Манай ахыг дагаал. Хэд явж байгаа л ирдэг шүү дээ. Хэлдэ бямба та. За. Энийг сайхан хийж байгаа юм. Максикар гэдэг. Энийг одоо тэгээд одоо нөгөө өвөл одоо яг хавар хоёр л одоо мал ид юу явах тийм ээ. Тэгээд гол хийж ил. Бом битмил гэсэн үг юм шүү дээ. Тэ ерөөсөө л одоо бом битми. Мал одоо нөгөө эртсээр их дутагддаг. Тэрийг одоо нөхөж өгнө. Ялангуяа одоо мал одоо ингээ хээлтэй байхдаа нөгөө хээлтэй үедээ нөгөө тугалын өсөлт сүү ширгэхгүй. Одоо зарим үнэ ингээ тугалчаад нөгөө сүү бахтаа гарч ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө сүү мө. За. Хатунд гой витаминууд гарч ирээд одоо өхөрд гарч ирдэг болсон юм шээ. Тий, одоо өхөрд гарч ирсэн. Одоо ерөөсөө ингээл өхөрд зориулагдсан. Эднээ энэ хайгуу одоо малчид бас нэлээд авч хэрглэж байна. Үр дүнтэй сайн байна гэдэг.
Тэгээд танаах дээр одоо бас ингээд бас гарын бэлэг бас өгч байгаа. Тэгээд хавар хүртэл одоо сайн хэрэглээд нэг энэ жилийн хэр үр дүнтэй байх нь үзэндээ тийм ээ. Тэгэндээ Нэг үхэр хэдэн шаргуу? 2-3 шалгыг л өгдөг юм да. Энэ одоо янз юм чи 2 шалгыг л өгөөд явчих. Бич бодоотой олж өгдөг юм энэ. Заримдаа янз янз өтө хольж өгнө тийм ээ. Тэгвэл бодоотой л олж өгдөг. Энийг энэ хэвхтэй шалгаад үзээ. Босороо минь хөө. Энийг ой хуяа дэрш. Дижэтэй бачиж. За жаа. Завсад. За мам. За дай анди охо. Марон хөө. За замаас хараа минь. Штэ. За тэгвэл чи ингээд байр мэдээ. За оноо яадаг. Юу бодох юм тэгээд. За. Чан бодъё. За. Юу вэ? Заосор. Өмсөгчөө. Гарч. За бай. Авах юм. Гүнийг. Даавнаач. Анигу. Гуайник. Миний хаашаал. Мэ. Хацаараа ор. Энэ сайхан холмоор. Манааны хөөрөх. Надад бэлгэн зон. Баярын өмнө өгсөн. Шинэ идэр сумын нямдарж өгöd ах маань. Нашрам дэлгэд маахта. Ийм заахмаар бэлгэнд өгсөнд. Баярлалаа гэж хэлээ да. Хаашаалаа минь. Манааны хөөрөөд Пямбагийн залуу бас бэлгэнд өгсөн. Хоёр сайхан холмоор энэ жилийн баяраас өмнө бэлгэн дээр жихнэр байтах хоёр баяраар унж гангарч Бишээ. сайхан номхойтой гамаа. Хоёлоо нэг өдөр шахуу бэлгэн дээрсэн хоёроо. Манай ихнэр морոնч сурж байсан юм байл гэж 5 дүн тавуулаас энэ имэйлээр морон сурсан гэсэн. Хатмаа надаа өгсөн. Манай том банд охин хоёр маань хоёлын энэ имэйл дээр он сурсан. Одоо энэ нөхөр одоо унаа байна гэж имэйлч. Гарчин даарж гин үү? Цааш өндөр. Гарчин даарж гин үү? За дөрөнд хөлөө хийх үү? Аав нарай жижиг юм бодоод өчтөр
Мал. Хэлээ. Яа. За энэ хүлээгэр. За жаахан сонгоч. Ханчста янз бэлчэнэ минь хөө. За одоо хаач хөлөө одоо. Хандаа авах юм уу? За минийх одоо хоёрхноос там чи аваараа хөтлөж ааш. Одоо дараа жилээс ганцаараа унчих юм байна минийх. За юу. Миний Ингээ бариараа минийх. Бээлийн өмсгсөн чинь жолоогоо барьж чадах байгаа юм уу? ажлаа хийгээл бүх юмаа хийж ятал тэгэл орой олцдог. Тэгэл бид гуруулаа байж ин да. За манай аав 90 жил өмсөмийн Баатар цогт гэдэг хүн байгаа. Миний ээж Улаан улс сумын хүн байсан. Одоо бурхан болоод 9 жил болж байна. Аав маань улаан 90 жил өмсөмөндө маллаад амьдарч байгаа. Манайхаас одоо 10 оны үед энэ мөрөнлөө нүүж ирээд тэгээд аав ээж хоёр маань мөрөнлөө нүүжж бид нар 10 оноос хойш шин сургуульд мөрөн сурж байгаа. Тэгээд эндээ амьдарч байгаа аав ээж хоёр маань ээж маань бурхан болоод аав маань саяхан 17 18 онд ч илүү хоошоо сум руугаа явсан. Хойноо одоо маллал амьдарч байгаа да. Би дээрээ нэг ихчтэй доороо 5 дүүтэй. Ихээс долоолуулаа. Манай дүүнэр бүгдээр аймагт байгаа, сургууль сурж байгаа. Нэг нь болохоор эмэгтэй дүү маань уршаа Бээжинд ажиллаж байгаа. Тэгээд манай эгч маань Эрдэнэтэд байдгийг амьдардаг. Бидний өвгдөөс бүхэл хүмүүс одоо ингэж аав ээж маань өө эмээ маань бүгдээрээ л маллаад энэ амьдралдаа дасан цогцоо тий. Тэгээ ингээ амьдраад ирсэн болохоор тэгээ бүгд энэ Монголын өв соёл, өв заншил энэ бүх зүйлээ алдахгүй тулд маллаж энэ зүйлээ үр хүүхдүүдтэй бас жоохон ч гэсэн мэдлэг олгож үлдээхийг л хүсэж одоо маллаж амьдарч байна да. Малынхаа хашаа хороог сайхан цэвэрлэж, цэвэр цэмцгэр хүн ч гэсэн гэр орондоо байхдаа сайхан цэвэрхэн байхад гоё яадаг. Тэгээд мал ч гэсэн ер нь манай хөгшөө ээж бол хилтгэлээсэн л да малынхаа хороо хашаа хороог сайхан цэвэрлэж байгаарай гэд манай ээж манай айгүй мундаг хөгшин байдаг байсан. Тэгээд хилдэг байсан. Мал ч гэсэн буян заяа одоо малын хашаа хороо цэвэрхэн байх юм бол буян заяа тэндээ оршдог юм аа гэж манай хөгшөө ээж хилдэг байсан. Тэгээд малынхаа хотыг сайхан цэвэрлэж гэр орноо ч гэсэн цэвэрлж байгаатай адилхан малын хот ч гэсэн цэвэрхэн байвал айлын амьдрал тэгш сайхан дүүрэн байдгаа гэж ээж минь хөгшөө ээж минь хэлдэг байсан. Хөдөөний хүмүүс тэгэл завгүй л хүмүүс байдаг дөө. Тэгээд яг бүх ажил бүх зүйл нь ингээ дараараас өрнж идэг болохоор тэгээд тэр зүйлээ хийгээд уйдахч завгүй тэгэл амьдрт юм да. Илгээ аваарай. За сайн байна уу? Залаашир ийшээ гайлаарай камер руу харъя. За. Истэн ирээдүйн малчин хүн шүү дээ. За бай. Даах юм хөнгөө. Оба. За. За чамаа хин гэдээ. Хин гэдээ. Хинэ. Мөнх оргил тийм ээ. За. Да хэдэн настай? Хэд 3 настай. Хай. За энэ яа гоё видео өгж явуулсан байж чам таны хараа. Далаан одоо чипс. Далаан байцыг гоё ингээ хатаацсан заа юу. Би юм задлаж өгөх үү? За ингээ задлаад яах нь. Оо сайхан. Ямар олон чипс байна те? За май. Ава яа. За энэ дотор нэг. Ава. Яа хажууд та ингээ дадлчих юм биш тийм ээ. Оо ямар олон төрлийн юм бэ? Хөө нэрээ. Юу вэ? За ингээд малчин төвнөө сайхан дэмжиж хамтран ажиллаж энэ сайхан бэлгийг явуулсан энэ компани хамт олон талархлаа. Хамтлах ойлоо. За тэг яхан задлаад өгье. Ирээдүйн малчин шүү дээ. Оо бас энэ чинь бүр гоё юм биш үү те? За чи
Одоо чиний биелэг шүү те. За өшөө ямар юм бэ? Аба. Аба. За. Ямар юм бэ? Гоё юм байна уу? Нэлээ. Яас далайн байцыг ч тосмоос нь шараагүй. Тосмоос нь шаасан чипсийг бодвол одоо гоё ирүүл органа хүнс. Ямар гоё юм байна уу? Ха? Ямар юм хөрглөө? Энийг задлах уу? Энийг үдчих ойлоо. Үдээ тийм ээ. Ой, нишиг үрээд ирсэн. Нишигтэй өгөх юм уу? Энэ нишигтэй өгөх үү? Ого. За, ирээд хөө ийм юм биш энэ хараа. Бас ийм юм байна хараа. Маа. Ирээдүйн одоо малчин Монголын нүүдлийн соёл явж явах ирээдүй аавтайгаа ингэ маллаа. За сайхан нүүлжиж гэнэ мөнгө өглөө. Одоо чамайг зорж ирлээ шүү дээ даахна одоо эсхий туурт нэвтрүүлгээрээ. Энэ сайхан Монголын хөв соёлыг тээж авж яваа энэ сайхан залуу гэр бүл. За одоо залуу гэр бүл зорж байна. Мөнгө өглөө зорж ирээдүйн сайхан одоо мал сургаа сайхан маллаж буурлын сайхан буйныг өргөжлүүлэн авч явах тийм ээ. Хэр байна гэж дээ. Яста сайн мал болж байгаа гэсэн шүү дээ тийм. За мөнгө өглөөс гарын бэлэгтэй ирсэн. Бас олон бэлэгтэй ирсэн шүү ханаас. За чи нөгөөний сур мураа яасан? Бөөм аман дэвж гинөө. Явна тий. За хил амч нэвтрэхгүй аав нь орчуулахгүй ч ойлгоход хэцүү л байх шүү. За. Эшээ тэгээд одоо цас өвдөлт одоо хэрэг дажгүй. янзаа сайхан байна. Одоо энэ өчид одоо айлуу танахаас одоо. За ер нь ховрдаа айлт. Манай доор нэг ахих манай байгаа. За. Аавын дүүгийнх. Ааха. Тэгээд манай хоёр гэр яг энэ хавтаа бол. Хинийх нь? Болхиахих байгаа. Болхиахих чинь доош байна уу? Тий. Зөв. Танай хүүхдүүд одоо аймагт. Өвөө эмээ дээр. Сураал. Баг нь одоо дээр аавтайгаа энд. Малаа аав ээжтэйгээ. Малаа. Аав ээжийнхээ бүрэн дээр одоо ингэ сайхан. Малчин хүн дээр зогсоо зайгуул хөдөлмөрлөжлөө байдаг л. Мал хаана байна? Тэндэл дагаж явдаг тийм үү те. Өөрийн эрх ашиг одоо газар нутаг сонгохгүй үстэй. Тэр ч одоо тэгээд малаар дагна үстэй. Хаана өвсдөө байна, хаана идэшмөр гэдэг. Тэгээд хүн одоо тэгээд мал ингээд зориод ирсэн чинь тэгээд малаа дагахаас л өрнөс. Тий. Мал дагах сайхан л та. Мал дагсан хүн одоо тэгээд ам туснаа гэж эн чинь малын чинь дагаад одоо Монголын хамгийн том нүүдлийн соёл дагаж явдаг. Эсвэл хайж болохгүй юм байхгүй тий. Явсан дүүгэрээ бол одоо хань одоо бахархч байна. Одоо эцэг өвгдөөс улбаалж ирсэн сайхан нүүдлийн соёлоо хайрлан хамгаалж бас ингэж явна гэдэг бол их сайхан том юм шүү дээ ч одоо бас. Зөв. За сайхан зоог өчөө тэгээд одоо ямар тэгээд одоо бацтай амьдрал зогсоо зайгүй шүү дээ тий. Хийх ажил их үзэл тэгээд. Өглөөдөн цагаас эхэлдэг үлээ. За өглөө тэгээд бум бол тэгээд 4-5 мав болов уу? 4-5 гэдэг. Би ч бас ариwas гайгүй. За монголчуудын маань эдээ ундааны зоог гэж байдаг. Зооглох бас энэ ариун сайхан ёс байдаг. Эдээ шүүснээс сайхан галдаа өргөдөг сайхан заншилтай. За тэгээд одоо дараа нь одоо гэрийн эзэн зооглоод тэгээд одоо зооглох ёс эхэлж байгаа шүү дээ тийм ээ. тийм ээ. Дэлхийд одоо байхгүй цор ганц энэ Монгол хүний тэр одоо төвшрүүлэх их цаах байдал, хүнийг хүндлэх гэдэг энэ сайхан зоог Монгол зоогд одоо энэ сайхан ёс явж байдаг. За сайхан зоог. Өө ирхэн. Ингэж иддэг байх. Нэг аав нэг юу байна уу байгаа. Аавч нь одоо аймагт. Одоо тэр мөрн аймагтаа тэр ер нь дасч гин үү? Хөдөөл одоо насаар байсан хүмүүс чинь тэгээд. Тэгээд агаар магаар. Дасахгүй. Хөдөө гарчих гээд байна уу? Хөдөө хүчээр шахуу. Хүчээр шахуу. Амар. Манай хоёр хүүхдийг харангаа. Тэгэхгүй бол
Ер нь хөдөө гарчих гад. Одоо насаараад л одоо хөдөө байсан юм шүү дээ. Лоочоос үлдээ сурдаг юм шүү. Тэгдэг баг тоо тийм. Одоо ч ороод хэдэн жил болчихлоо. Энэ газар одоо ямар мал жоохон хэдэж чинь нутагтлаа. Энэ л одоо ер нь Гайгүй бодоо гайгүй. гайгүй. Хм. Тэгэл ер нь төлхүүдөө бартаатай газар л та манай. Одоо энэ чинь ингээд доошогоо ер нь дэлгэр мөрөнгө орчин доошогоо урсаад явах нь ялаад малат болоод ер нь жоохон уудах өндөр хавцал бол байгаль бас гоё шүү дээ бас. Янз. Ангөрөө ихтэй чон хэр байна. За ер нь энэ жил хаасаагүй эдэмших маягтай л. За манай нөгөө нэвтрүүлэгтэй сайхан хамтран ажилладаг байгуул. Энэ салаад мөр сайхан. За. Сайхан. Лойсод аажи хит хүүхдүүд. За банднараас багна. Доороо дүүтэй. Өвгүүдээс баган шүү дээ тий. Тий. Доороос хоёр. Тий. Бэмба сайн гарч ирээд аймаг оров. Тэгсэн өчтөр гарч ирж. Надаа адуу Адуугаа энэ яагаад. шахаад зүгчээд. Энэ одоо ахын нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг байгуулууд. За. Яруу зүйл гэдэг гоё билээ. Янз юм. Агуу хамттай. Энэ олон төрлийн салаад гэдэг юм ба. За өнөөдөр ямар ажлууд байна одоо? Одоо хонь. Малдаа явна. Хондоо хадундаа явна. Тий. За ингээд эсхий туурахтан баримт суурь нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажиллаж үндснийхээ өв соёлыг хойш үед өвлүүлэн үлдэх зорилгоор хамтран ажиллаж байгаа байгууллагынхаа бас нэг гарын бэлгийг бас гардуулж өгөө. За ингээд хоёр дүүгийнхээ гэр бүл бахны өнөөдрийн сайхан хоолны энэ сайхан амттай салаад хачрууд яруу зүйл брэндийг за нэг таны гэр бүлд өгч байна. За баярлалаа. Янз амттай байна. Амт бас сайхан богож Тийм байл. хөдөө одоо орон нутгийн хөдөө одоо энэ хэд их тийм халуун ногоол багтаа их сайхан одоо ер нь бол хөдөөгийн хүмүүс идэхэд их тохиромжтой сайхан. Өөхтөө махтаа хожоод итгэж. Хүмүүс сайхан шингэж яваад одоо ч юм хөгжөөдийг сайхан болсон ба шүү дээ. Энэ олон компаниудын одоо нэг ач буйнаар бас энэ олон газар даваагүй туулж эдгээр ч одоо бензин тосон туслаагүй зүйл энэ олон нэвтрүүлгийг л одоо архивлж олон дүмдээ сайхан түгээхэд их гүн тусалцаад одоо болж явж шүү дээ. Тэгэл сайхан ард түмэнтэй чинь баяа гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Амтлаг бууз гэдэг. За амтлаг бууз ямар байна? Янз гоё юм. Манай бүх орилманы хоёр сайхан эдэлгээл нойр нүрэл унтаад өглөө штэ өрхий те. Ястэ ядарсан болт ядаргаагийн тал амттай бууз байсан байна. За Улаанбаатар хотоос гэдэг энэ амтлаг бууз банш гэдэг. За энэ банш ингээ 5 хийлээр одоо сар шин бас төгсөж явах шиг байна. Амтлаг буузаараа бас сар шинээ сайхан гаргаараа гэж сайхан хэлмээрээ. Тэгээд Монголынхаа бас үндэсний энэ хоолныхаа бас нэг энэ хэлбэр дүрс амтыг сайхан уламжлан авч явж байгаа энэ цэрхийнхаа хамт олонд бас их талархж байна. Тэгээд малчин төмөндөө сайхан гарын бэлэг болох сайхан өгөөрэй гэсэн байгаа юм. За нэгэн. За баярлаа. За тэгээд хүүтэн одоо тэгэл даарч халуунд халаж энэ Монголынхаа мал аж ахуйг сайхан хайрлан хамгаалж яваа хоёр дүүгээ гэр бүл аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөж байна. За баярлалаа. Үнэхээр дамргүй ажил шүү дээ тэгэл тийм ээ. Одоо за ногоо навч. Одоо сайхан брэнд байна. За 85 угаад юм. За энэ одоо ингээд бас энэ болохоор шинээр гарч ирсэн. Эднийх одоо яах вэ гэхээр нөгөө эдийн засгийн хэмнэлттэй урамлаас гарч авсан баг бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр энэ нөгөө баг орно. Аяг тавг багт. За энэ болохоор шингэн боок байна. За малчин төмний минь заяа өөдөө байгаа гэдэг эдний хамт олноос хэн ингээд танай гэр бүлт бас ингээ өгч байна. За нойтын салфитэг байна. За баярлалаа. За энэ одоо барааны савн байна. За. Зэнгээр ямааны одоо юу гаргаж ирсэн юу вэ шүү? Савн. Өө за. Одоо нэг малын бүтээгдэхүүнээр хүртэл ингээ савн хийдэг болсон байх шүү дээ сайхан.
Энэ Монголынхаа бас сайхан суур болсон үндэсний дархлаа буюу үндэсний сайхан соёл түүх бөгөөд энэ дэлхийд цор ганцод бол нүүдлийн соёл байдаг. Энийг та бүгд маань өнөөдөр тээгээд явж байгаа. Энийг бол одоо ерөөсө хизээш мартаж болохгүй, хайж болохгүй зүйл байдаг. Энийг сайхан ингээд өргөжлүүлэн сайхан аваад явж байгаад нь одоо талархж байна. Гэр бүлд нэрүүлэх, аз жаргал сайн сайхныг өсөв өрөө. Мал сураг нь арва будашаа сайхан аривжиж, гал гол ариун сайхан бадарч ухалт дугаа гэж сайхан өрөөж байна. Зууны сайхан дэлгэр цаг үед нэг морь сургах үед нэг эргэн нэг уулзах та. Намрын цаг үед нэг хэдэн бухал уу сайхан хаадж өгөх үү дээ. Тийм ээ. Ийм сайхан өрөөлөөр дахин уулзах сайхан өрөөл тавьж гинэ. За.